одоо дахиад нэг салбарт очих юм бол тэр чинь бүр универсал хүн болох гэдэг байгаа байхгүй. Бүх салбарыг мэддэг. Тэгэхээр одоо Монгол Ардын намын жагсаалтаар орж ирсэн энэ шинэ гишүүдээс за надад бол тийм сонирхол байхгүй. Зүгээр энэ боловсралтай хүлээн зөвшөөрсөн мэрэгжлийн хүмүүсээс сайднараа сонгооч гэж. Энэ хүмүүсийг хэдүүлээ Монголын төрд ашиглах ёстой гэж би үзэж байгаа. Тийм учраас би бол дэмжиж одоо энд гар үсэг зурсан. Гарын үсэг зурсан 30 гишүүн одоо ихэнхдээ анхудаа сонгосон л билээ хөрх хэдэг. Тэр чинь энд нэг их хурлын гишүүн бол их хурлын гишүүн байхгүй. Тэр заавал одоо олон сонгогчнороо энэ гэдэг асуудал чинь бас яг бас харьцан ойлголт. Зүгээр ингэ дахин энд сай тэгээд явдаг. Тэгээд гарч байгаа үр дүнж ойлгомжгүй хүмүүс байдаг штэ. Тэгээд би одоо нөгөө л хэлчихээ зарим гомдох л байх. Тэгээд зарим хүмүүс өөрөөсөө зарим ингээд би бол баг өмнөөс нь ичмээр л байгаа юм. Болчих ёстой л байхгүй. Тэгээд энэ сонгогдсон залуу тэр жагсаалтанд байгаа мэрэгжлийн хүмүүсийг тэр гол нь тэднээс бид нар ашиглах гэж сая энэ парламент сонгоод өстэй оруулж ирсэн шүү дээ. Тэр хүмүүсийн одоо юг нь ур чадвар хармаар байгаа байхгүй. Тэгэл одоо дахиад нөгөө дахиад хэдэн хүн болох юм бол надад бол харамслаа л байх. Энэ гарын үсэг зурсан 30 хүнээс ядаж 3 сайд томлоо гэдэг шаардлагыг бас та хэдийн зүгээс тавьж гин гэсэн мэдээлэл яваа. Үгүй би ерөөсөө тийм шаардлага огт байхгүй. Зүгээр нэгдүгээр гендер гэх байдлыг хангаараа, хоёрдугаарт одоо энэ мэрэгжлийн усуудаасаа шинэ сайдуудыг томлоо л гэж. Тэрнээс гол нь шаардлагыг хүлээж авах бол одоо шинэ. Үгүй ер нь гэхдээ бүлийн дарга ер нь ямар байсан бэ? Манай их хурлын гишүүн Болормоо анх санаачилсан би бол дэмжсэн. Бид нар ямар ч саналаа энэ намын удирдсууд ерөнхий сайд өгөн тэгээд хэрэгжүүлэх хэсэг нь тэр хүмүүсийн асуудал хэрэгжүүлэхгүй бол ер нь тэгээд Монголын ард түмэнд ч ухаарагдана. Өнөөдөр бас засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах юм тал байгаа юм л да. Ер нь та бүхний шаардлагыг зөв юм бол. Би өгсөн гэж ойлгож байгаа шүү дээ. Манай нөгөө бичиг санаачилсан гишүүн маань өгсөн гэж би ойлгож байгаа. Тэгээ ер нь зөвөр одоо мэрэгжлийн хүмүүсээр засгийн газрыг бүрдүүл сомхон болох хэрэгтэй гэж үзэж байгаа шүү дээ бас тийм ээ. Одоо тэр баахан үндэсний хордыг байлаа гэж би одоо энэ 3-4 шадар сайдыг бас хэрэггүй л гэж үзэж байгаа. Тэг үнэхээр хамтрах гэж байгаа юм бол тэр хүн нэг яамыг авч ажиллах хэрэгтэй тэр нам. Чи нөгөө нам хамтрах гэж байгаа бол одоо зам тээвэр яам гэж юм аа хариуцаад тэнд хүчээ үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд нэг шадар сайд гэж шинэ оронтой гаргаад тэр хүн давхар шинэ оронтой үүсээд нэг олон сайд дарахтаа ус болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр би одоо шинэ засгийн газарт энэ шадар сайдгүй ядаж нэг шадар сайдтай ажилласан гэж. Энэ олон хүмүүс хүнд зориулж санд ширээ бэдэлтэйг болиосоо гэсэн хүсэлтэй. Ер нь намын бүлэг дээр шинэ ерөнхий сайд хамтран засаг байгуулна гэсэн юм ярьсан уу? Нөгөө ерөөсө гаргалгаанд хамтрсан юм. Дангаар явахд маш хүнд явна шүү дээ. Одоо энэ ингээд хууль баталж чадахгүй ингээд сууж шүү дээ өндөр. Дангаар явбал эхлээ хамтарч шийдүүлээ. Засгийн газар хөл ярих юм. Хамтарч жоохон бүтэн ойртой хоног засгийн газар чинь. Хамтрахгүй бол дангаар энэ засгийн газар бол ер нь марг ажил хийж чадахгүй дээ. Тэгэхээр гарын үсэг зурсан энэ 30 хүнээс хэрвээ сайд томилохгүй бол бас юу гэдэг засгийн газар. Үгүй надад биднэрт бол тийм бодлоо хгүй. Зүгээр ер нь төрний хийлсэн гендер тэгш байдлыг хангаараа зөв одоо усудаас сонгороо гэж байгаа. Дашин хэлэх надад бол тийм огт сонирхол байхгүй шүү. Би бол гэсэн ч болохгүй тийм бодолтой хүн. Би ер нь энэ 4 жил сул гişний хийж сайхан эрэгтэйгээ ойрхон байяа л гэж бодож байгаа.